За эхэлсэн шүү. Тойроо зогссон байна. Тэ. Энэ дээр яж байгаа энэ дээр ачаад авчтэй. Ачаад авч. Тэгээд гомн тэгээд болчих юм уу? Тэ. Тохируулж болохгүй байгаа. Тохируулж болохгүй байгаа. Гүй тохируулж болохгүй байгаа. 2-3 удаа үгүй харин унтраах гэж чадахгүй. Юу яриад байгаа юм? Хиний юм хулгайлчаад байгаа Батүлч. FM mode, Bluetooth mode. FM Bluetooth mode. Батүл гэдэг юм. Батүлийг хөвчөнд камер үсэх хөвцө 2 сая хөвцө.
Халуучдаа хараач явж байгаа хүмүүс ятгах чахад. Тань тийм юм. Би ингээ уцаалгаад байж. За би ингээ байж. Тэмбах гавийг нь унтарсуу. За явж шүү. За. 바꿔요? Тийм үү. Энэ нөгөө нэг сүлд бага уулаад бид одоо баггүй тэмцэн гэдэг нөхөн юм уу? Оо давсан маар гэдэг. Айриш. Би бас тэр нөхрийн талбайдаа харж ирсэн. Тэр нүүрсний шиг сардар. Тэг явж ирсэн байхгүй. Тэр отхон баатартай зүг. Тэг нэ энэ нохонод. Би бүр харж ирсэн хин болоо гэдгсэн. Анзаарсан ба. Анзаарахгүй би энэ дээр зогсчихсон байхгүй. Тэгээ тийм юм юм. Камерыг ингээд чүтээс станууд нэрээ. За наа үгүй одны өмнө бас чаа. 차가 어딘데요? 차가 어딘데요? 또 김 뉴스들 스쿼트 돌려서 그거 그렇죠. 나는 미친 차서 혹시 뭐가 있는 거 Нэг. Цаанаас дээрээс нь үлдээдэг нэг шуурга хийгээд хилцэн байцтай тийм. Аа тэдний өнөөдөр тийм болно шүү. Тэдний дотроо мэдээлэл сэлждэг гэдэг багс. Тэгэхээр одоо боож юм уу? Ойбат газ күсэж байгаа. Ойбат ойрхон газ күсэж. Иргэн чиглэл явах юм. Тэгээд хааны тэгээ үүд атсан. Хэдий л хаад гэдэг. За Гүнд хаад гэдэг.
선배노타. 하는 훈이 태어나네. 간바이로. 자. 자. 아, 비있잖아. 아, 있잖아. 찌든. 지수라가 다 맞추는데 간수로 일층 봤을 때도 돌아오지. 오늘은 별로 좀. 오늘은 별로 좀. 믿거나. 이게 좋았어. 응, 이게 더 재밌어. 저들이 해. 근데 만원에 주다가 허리통 사람한테 얘기해. 이들이 저거 거는 저거는 또 타니까 보니까는 안 가죠. 지금 막 사진 따위는 누구 그쵸? 그야 어떤 그 부무 독사도 있을 수 있지만 어떤 그 갑내 놓은 사람, 앞내 놓은 사람. 유튜브를 주변에서 도와주다가 주변에서 도와주고 같이 어떻게 했으면 어떻게 했으면 다음 좀 다음에 만져봐면 맞대. 어스톨치가 또 다 나왔다. 어스토리 못해요. 안 가.
тэр ч өөрөө ойлгож байгаа шүү дээ. Ойлгож байгаа. Одоо хийж байгаа Оюунбат одоо ирж байна. Тавд хүн тоглож байна. энэ чи 13 хүнээс 10 том болсон шүү. 13 хүнээс. Энэ ч яасан болоод анхаарал цонхоо хийчихсэн. Энэ сайхан ийм. Ирэх. Маргааш. Надхумын корко хаа. Одоо гайдал нэг хөдөлгөөн тогтоохон үзээ. Одоо хэн хүмүүс нүд нь ядаж байна. Удаан. Камераа фото. Манай яхан гэж Бүтээж хөлбөртийн хэлбэл шилжүүлсэн гэдэг байна. Цагаан урж байна. Яг нэг таймаа нэг тань нэг ажил хийж явж цааш. За. Тэр савын яасан. А тэрийг манай байж. Хач нас үжиж яв. цаглагийн байгууллага бас үүшгүй хэрэгцээ юм аа.
Оюн бата яасан бэ дөө? Аа, скон чи яах юм бэ? Дээ, яа, чанар Бас борс цацсан юм уу? Тайванхаа камер. Арцээ тий. Одоо тэгээд тэгжэл шүү. Энэ жоо санааны замыг үүсгээл. Энэ гаджет юм. Суурийг багсчих. Нашгаа өдөр. Наад чоо. Энэ лайвынхаа микрофон авчих. Тайванхаа микрофоноор явъя та. Тайв тэр. Тэгээд нөгөө чамбаа маань яач вэ? Чамбаа дөрөв дэрнэ. Тамхи мөн бит татчих жоо. Гого. Нөгөө би цуглаа хөтлөх юм уу тэр? Гойгүй, чамбаа төлөх нь одоо юу төлөх нь? За чи нэг юм чи. Чамбаа та. Тэр хүмүүс олон байсан аа. Аа юу гэдэг нуух цаадаг. Манай чи хаяа болохгүй. Ой, цуглаад ирсэн авахгүй. За. Яа. Дараа бол гэжтэй. Чи дараа орно хэлчихсэн шүү дээ. Зам байж жаглана. Мик нь явж байгаа. Тэгээд лайв нь явчихсан. Лайв над чи явна тий. Одоо энэ чамбаа маань яач вэ? Одоо би тэр чамбаа хэлж цуглана. Ой, чамбаа та болчихлоо. За би чамбаа гэртэл тэгвэл би эхлээд явж идэ лайваар. Одоо ирлээ. Хаалт өмнө тэртээ тэргүй лайв Ирж байгаа юм байж. Аа за ирж байгаа юм. Чамбаа төвшөө чамбаа наша. Чамбаа. Ажлаа эхлэё. За чи тэгээ цуглаанаа нээгээд өнөөдөр ч нөө 4 сарын 27 35 жилдээ. Нэг. Эн чинь нэрмик юу нэмэх шүү дээ. 1990 оны эрхчлөөний хувьцлыг авчирсан эр зоригтнуудтайгаа хамт эрх мэдлэлтний эсрэг эрх чөлөөгөө хамгаалт тэмцгээ хийсэн. Өнөөдрийн цуглааныг зохион байгуулах манай эрх чөлөө төвөөс зохион байгуулж байгаамаа. Тэгээд тэртээ тэр харанхуй нийгэмд гэгээ авчирч өнөөдөр бидний өнөөдөр ингэж эрх чөлөөтэй амьдарч буй оршин бүтээсэн ах нартайгаа хамт хийгсэн. Эр зоригтнуудыг дагаж эрх чөлөөгөө хамгаалахын төлөө ингээ эрх мэдлэлтнүүдэд тэмцэе гэж байгаа. Тэгэхгүй бол Монгол улс нэг улсын дарангуйлд одоо удахгүй орох нэ. Өөрөөр хэлбэл Монгол улсын энэ эрх чөлөө үнд зүйл энэ 35 жилийн ирсэн энэ бидний эрхэлж үсэн энэ эрх чөлөөж алга болохоор болсон байх шүү хүмүүсээ. Тэгээ ирээрээ гэж урьж байна. Тэгээ 1990 оны тэр харанхуй нэгэн том бамбар нь орж ирсэн саахыгаа нэг төрөөрэй. Би саалаа би. Тэгвэл бас нэгэн том бас бамбар нь орж гэрэлтчихсэн. Үйл ах маань. За би саага ирэхээс өмнө зарим нэг зүйлийг эргэж дурсаж ярихыг хүсэж байна. Одоо манай энэ интернетийн үзэж байгаа хүмүүс маань зарим нэг тодруулалтыг саа маань энэ хүн энэ цагдаагийнханд мэдүүлэг өгөх гээд энэ хавьд байж байгаа завгүй байна. Яагаад мэдүүлэг өгөх болсон гэхээр энэ сая жоохон өдөө хатгалгүй үйл ажиллагаа
Нөгөө сааруу маань ахаад гурил цацлаа. Цацсан шүү дээ, цацсан. Цацаад гурил цацаад нэг нөхөр зүхтаалаа. Тэгээд тэрнтэй холбогдуулсан мэдүүлэг авч явах шиг байна. За би миний яриа одоо таамаас доолдохгүй байгаа даа. Зөв доолж байна уу? Тэр цаагаар доолдож байна уу? Доолдохгүй наа, наашаа зогсчих, жоохон наашаа зогсчих. Жоохон зогсчихоо. Наашаа шахаа зогсчихооч. Тэгээд 4 сарын 27-нд одоогоос 35 жилийн өмнө энэ талбай дээр одоо маш том цуглаан болсон. Яг үндэ бол их тийм түүхийг өөрчилсөн их том үйл явдал болсон. Яасан хэр зэрэг энэ тухайн үед ер нь төмөр нүрэ харуулна гэдэг ингээд талбай дээр цэргүүд гараад ирсэн. Улаанбаатар цэргийн гарнизоныг байлдааны бэлэн байдалд оруулаад гэнтхийн эрхлэгчдийн зүгээс нэг ийм яваад эхэлсэн. Тэгсэн чинь уг нь зүгээр ингээд гайгүй уужуу тайвуу байж ирсэн тэр үеийн залуус маань тэр одоо нэлээд тийм хүч хэрэгэлж ер нь энэ арчилтаа тэмцэн гэсэн санааг дуулаад тэр хүмүүсчээс хар аянд босоод өрөөд ирсэн тэр үеийн залуучууд. Өөрөөр хэлбэл одоо та нарыг хүч хэрэглэн шүү, даран шүү, одоо цэрэг цоох гарган шүү, Улаанбаатар цэргийн гарнизоныг байлдааны бэлэн байдалд оруулсан гэдэг байдалтай ийм байж хахад тэр үеийн залуучууд ухамдаад өөр нүрээд тэрийг дуулаад ингээд бөөнөр талбай дээр гараад ирсэн ийм үйл явдал болсон юм байна. Одоо манай тэр үеийнхэн санаж байхдаа нөгөө Санжаа сүрэнгийн зориг маань ингээд телевизээр мэддэгдсэн шүү дээ, нэг ийм улаан ийм хүзүүгөө хар ийм хүзүүгөө наасан санчааттай нэлээ хойр юм байдалтай ийм сахал үсэн ингээд ургацсан. Тэгээд энэ Улаанбаатар цэргийн гарнизонуудыг байлдааны бэлэн байдалд оруулсан байна гэд ийм зүйлийг зоригоо мэддэгдээ, телевизээр мэддэгдээд. Тэгээ ийм юмнаас бол бид айхгүй шүү. Арчлынхаа төлөө тэмцэнэ гэж ингэж зарлаад. Тэгээ ингээд бол талбай дүүрэн ийм хүмүүс залуучууд тэр үеийн залуучууд ирээд ингээд цугласан. Тэгэхээр энэ өнөөдөр энийг бол дурсахад бол их тийм сургамжтай үйл явдал явна. Юу гэхээр зэрэг тэр үеийн залуучууд ийм эрлэхийг их зүрхтэй, зоригтой тэр зүрх заргийнх нь хүчээр бол яа харахгүй ингэж арчил ялтан төржсэн арчилсан хувьсгал ялсан. За энэний одоо өр өгөөжийг бол өнөөдөр монголчууд одоо амсаад тэгээд ингээд өнөөдөр өөрсдийнхөө эрхчлэлийг амсаад ингээд сайхан байж чадж байна. Бид өнөөдөр энийг дорсоод байгаа нь ямар учиртай юм бэ гэхээр зэрэг одооны залуучууд маань одоо ингээд ийм эр зэрэггүй байдалтай байгаа нь үнэхээр миний гайхс төрүүлээд байгаа. Эрхчлөөтэй үед одоо тэр үед чинь бол ерөөсөө тэгэл хятад тэн ангийн давитнуудыг танкаар дайрчихсан, ер нь хаяагүй арчлыг навсалсан ийм айхтар үе болж ирсэн шүү дээ. Тэгэхээр тэр үеийн залуучууд одоо цэрэг гаргацсан. Байлдааны цэргийн ангиудыг ингээ бэлэн байдалд оруулсан өдр байж хахад тэрийг дуулаад бүгд уурлаад босоод ирж байгаа байхгүй юу? Уг нь жоохон гайгүй намжимл байж ирсэн. Тэгсэн эрх орчдын зүгээс тийм алдаа хийгээд тэрийг сонсон нэг залуучууд чи бөөнөрөө уурлаад гараад ирсэн. Тэгээ тийм зоригтой байсан байгаа байхгүй юу? Тэгээ сасар орон би зоригоо өдр бид нар ч одоо энд байгаа тэр талбайгаар нь тайвшруулах гэж их хэцүү байсан. Яг л цэргүүдтэй мөргөлчих гээд ерөөсөө болж өгөөгүй. Одоо тэр заргийн маань нэг алдартай зориг өгдөг шүү дээ. Одоо нэг өргүүлчихсэн байж байгаа. Тэр чи яг нөгөө тэр хүмүүсийг тайвшруулах гээд энэ уг нь сууцгаа гэдээ очиж нөгөөдөл дээш нь өргөөд тасгаад ирсэн. Өргөөд аваа утсан байхгүй юу? Энэ сасар орныг бас өргөсөн. Сасар орны тэр зориг ягаад энийг жоохон тийм өндөр өргөөг юм болов. Тэ. Ер нь ийм үйл явдал болсон юм аа. Гэтэл одоо би ингээд гайхаад байдгийг. Одоо ингээд хаан ч очил хүмүүстэй уулзсан, хаан ч ингээд одоо зах дээрч вэ, дэлгүүртээрч вэ, хаан ч очил бухимдсан шүү. Өнөөдөр. За одоо интернет рүү та нар ингээд ороод харах юм бол зүгээр буцалцсан ингээд байж байгаа. Тийм ээ одоо ерөөсөө уур хэл ингээд тэмцгээр өстой
бөөн лагсан тавьсан юм л байж байгаа. Тэгээд цуглаа хийгээд ингээд биеэрээ яг тэмцэл хийгээд гараад ирэхээр байдаггүй. Тэгээ нэг юм хайц байгаад байдیں۔ Сүүлийн үед бол тэр айцыг нь жоохон даамжруулахын бодлогыг бас явсан байна хараад багт. Яг нөгөө энэ ингээд цагдаагийнхаа очоод дарамтлаад бариад тийм ээ хэрэг үүсгээл ингээд янз бүрээр дарамтлаад байсан энэ бас нөлөөлөд байх шиг байна энэ залуучуудад. Тэгээд яасан гэхээр нөгөөдөл чинь нэг иймэрхүү жагсаал цуглаан тэмцлээс жоохон айгаад тойрч гүгээд ийм байдалтай байна. Одоо ингээд интернет рүү ороод харах юм бол дэмжсэн бөөнөрө боцлал байж байгаа. Ийм л байдалтай байж байгаа. Тэгэхээр би бацалт энэ яагаад ингээд айгаад ингээд байна гэхээр хамгийн гол нөгөө энэ айцаас нь чөлөөлж энэ тэмцэлд мандалж явах хэвээр манай нам ардын намын барьцаанд орчихжээ. Нөгөө ардын намын хөнжилд яваад орчихжээ. Тэгээ нөгөө ардын намтай чинь нийлээд нөгөө манай намын чинь жагсаал цуглааны гутаагаад эсэргүүцээд одоо манай намын удирдлага энэ хүн намын удирдлага чинь сүүлийн үед бол арчлыг дандаа буруусаж ирдэг болсон. Одоо энэ улс орны Орсын колони болох тухай ирсэн. Бид нар гэдэг чинь өвөлтийн колончлын эсрэг тэмцэж байна. Бид нар энэ хувийн өмчийг олж авах гэж 90 онд яаж тэмцсэн гэж бодноо. Нөгөө тэр үеийн дарга нар чинь тэр үеийн төр чинь өмч өвчлийг эсэргүүцээд хаяагүй эсэргүүцээд онсон. Тэгээ бид нар чи өөрсдөө тэр нэгдлийн малчтад малын өмчлөж хөвчлүүлж өгөх гэж өөрсдөө хөдөө гадаар яваад гэтэл тэр үед хүртэл малчид хүртэл нийлчихсэн бидний лүгээ дайраад тийм явдал болж ирсэн байхгүй бүр хацаа. Яг бол нөгөө үзэл сурталт Монголоос чинь тийм аюултай байдалд орчдөг юм байна. Тэгэл бид нар чи одоо энэ гадаадд чөлөөтэй зарчих хэрэг. Тэгэл бид нар чинь одоо энэ ард ирээдийнхээ үг ялах санаа бодлоо ирэх нэг ялангуяа засгийн газраас шүүмжлэх тэгээд жагсаал цуглаа бүх юм өнцөөлө баталгаажуулаад өгсөн шүү дээ. Бид нар тэр 4 сарын 27-нд цуглаж байхад бол тэр үеийн өнцөөлөөр бол бид нар төрийн эсрэг тэмцээгээр цаазаар авахтай байсан байхгүй юу? Тэгэхэд бид нар тэмцэжсэн шүү дээ. Тэр үеийн өнцөөл нь тийм үлдээ байсан. Одоо өнцөөлөөр чинь тэр ихэн баталгаажуулаад өгсөн байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ арчилсан намыг одоо ардын намаас салгаж авахгүй бол энэ сөрөг хүчнийх нь ажлыг хийлгэхгүй бол энэ арчлыг харин аюул ардын намтай нэлж нөхсөлж мэдэх ийм байдал руу одоо энэ манай намын удирдлага орчоо сууж байна. Энэ бол маш аюултай зүйл. Хэрвээ арчилсан нам гарч ирээ сөрөг хүчнийхээ ажлыг хийгээл арчилсан нам гараад одоо энэ нийгмийн бухимдлын манлай засаал талдах юм бол ардын босгод бэлэн байна, тэмцэхэд бэлэн байна. Яг бол одоо та нар хаяг очоод хараарай. Хаач очсон одоо бүгд гомдолтой бухимдалтай байж шээ. Өнөөдөр бол одоо шинэ төрийн айлгал энэ данхар төрийн айлгал чинь хүмүүсийн амьдралыг ямар ч утга учиргүй болгочоод байна шүү дээ. Бизнес хийж хэдэн төгрөг олж яхад нэг нөхөр гаруй хэсэг зураад тэрний 100 жил зүтгэх мөнгөний зүгээр гаруй хэсэг зураад авчиж байгаа байхгүй юу? Одоо та нар харсан биз дээ. Шкаф дөрөв мөнгө хураацсан сууж байгаа шүү дээ. Гэтэл тэр наран төл дээр яж энэ жижиг донд байсан энэ хувийн өмчийнхээ энэ компани чинь тэрийг олох гэж яаж үүлээ үздэг. Яаж махаа шар махтагаа атдаг шүү дээ. Тэгэхээр ийм байдалтай байгаа юм. Энэ бол яг үндэ нийгэм бол өнөөдөр үнэхээр одоо бухимдалтай байгаа. Ганцхан бухимдлаа эрдэлтэд зориг бол тэр 90 оныхан шиг биш байна яг залуучууд үнэндээ бол. Тийм учраас ингээд одоо банк дээрлэхээс болох байсан. Одоо бол ерөөсөө тэр айлгалаас ичж байгаа аачин алга айж байгаа аачин алга дээрлэхдээ тоож байгаа аачин алга барайл айж гэдэг бүр ингээд сүлдө тогшроод байна шүү дээ. За харин тийм учраас бид нар бол энэ одоо хамгийн том толгомжсон зорилго бол арчилсан намын ардын намын өөрөөс сугалж авъя. Арчилсан намын сөрөг өчнөх нь ажлыг хийлье. Тэгээд арчилсан намынхаа дугуйдаа тэмцэе гэдэг байхгүй юу? Энэ одоо нийгмийн шудраг ус болсон. Энэ данхар дээр энэ мохоо авилгалцсан энэ бүх юмны эсрэг толдох цаг болсоо л гэдгийг хэлмээр байна. Баярлалаа. Тэгээд залуучуудаа та нар нэг 90 оны залуучууд шиг нэг юм Хүлэгбаатар ч байгаа ч те зүрх зэрэгтэй байгаа ч айцаар амиа аварна гэж хизээч байдаггүй маа. Айцаар дарангуул дээрлэхлээс айгаад байвал тэд нар та нарыг бол боолчлол руу чирсээр болно гэдгийг л хэлье. За. Саа.
Манай содсон. Би сая энд ирсэн хүмүүсийг тоолж үзлээ. Яг 44 хүн байна. Цагдаа нартайгаа нийлээд 44 хүн байна. 1993 онд 44 байтугай 13 хана 90 онд 1990 онд 13 хана байлаа. Тэгээд тэлсээр байгаад 1990 оны яг 4 сарын 27-ны яг энэ өдөр талбай дүүрээд 90,000 гаруй хүн болоод ингээд монголчууд болвол эрх чөлөөнийхөө төлөө тууштай яваад тэгээд 90 оноос 2000 он хүртэл 10 жилийн хугацаанд овоо гайгүй царигтай өндөөгээд ирсэн. За ялангуяа 96 оноос 2000 оны хоорондох 4 жилийн хугацаанд малыг малчт нь ховчлаад монголчуудаа ард иргэдээ хүн бүрийг хаашаал хаашаа зорчих ирэхээр нь хангаад гадаад паспортоо гадаад гэрэг паспортоо болгосон хүн энэ миний хажууд зогсож जैन тэр үеийн засаглалд за тэр үеийн дааган болд энэ сайхны инг сайхан илвэгд оржгээд дурдвал нэлээд олон хүн дурдан тийм учраас нуршаад яхав. Тэгээд би энд ирсэн цагдаатай байна уу тагтаатай байна уу 44 хүн ирсэнд би их баярлж байна. Энэ 44 дараагийн бидний эрх чөлөөнийхөө төлөө хувийнхаа өмчийг хамгаалахын төлөө тэмцэлд улам өргөжж олон 44 болж үржинэ гэж би найдаж байна. Ягаад гэвэл яг өнөөдөр 21-р зуунд дэлхийд даяар технологийн одоо өсрөнгүй хөгжил бий болж байна. Дэлхийд даяар өөрчлөлт бий болох гэж байна. Миний анзаарч байгаагаар бол дэлхийд даяар энэ зүүнтнүүдийн сүүлчийн зогсоол болж байгаа юм байна гэж анзаарч байгаа. Аргентиныг л харалдаа тэр хавар милээ гэж хүн 50 гаруй настай 10 хэдэн жил тууштай зогсож байж тууштай ярьж байж зарим үед ганцаараа байсан хэрнээ ярьж хэлсээр байгаад өнөөдөр Аргентины уналтыг эргээд жилийн дотор босгоод ирлээ. За энийг яах хэлж байгаа юм бэ гэвэл өнөөдөр манайх яг Аргентин ямар болсон яг тэр лүү явчлаа. Тэр лүү явж байгаа үйл явдлыг энэ засгийн газар энэ их хурлд сууж байгаа гишүүд хийгээд болчихгүй байна. Миний гол одоо үнцэнтэй зүйл бол хувийн өмч байхгүйгээр хувь хүний эрх яриад нэмэргүй, хувийн өмч байхгүйгээр эрх чөлөө яриад нэмэргүй, хувийн өмч байхгүйгээр чөлөө төрсөлдөөн үүсэхгүй, хувийн өмч байхгүйгээр чөлөөт эдийн засаг явахгүй, хувийн өмчтэй байж дэлхийн аль ч оронтой худалдаа арилжаа наймаа энэ юм хийж хүмүүс ашигтай амьдрна. Хувийн бизнесүүд ашигтай ажиллах юм бол тэр өргөжөөд харындан хүмүүсийг ажлын байртай болгоно. Тэрнээс төр ажлын байртай болгох юм бол авилгал цэцэглэн, хулгай цэцэглэн, дээрэм тонуул болно. Одоо өнөөдрийн манай засгийн газрын царай зүс бол бүгдээрээ хам хэрэгтэнгүүд уу хамсаатнууд нийлж хуйвалдаж төрд өмч төвлөрүүлж за тэгээд байгалийн баялагын сан билүү. За сөрхий сантай энэ сангууд бол нэмэр болохгүй гай болно. Олон сангуудаар дамжуулж хулгай дээрэм хийдэг нь нотлогдсон тийм үү? За жидүү хөгжлийн банк, нүүрсний асуудал, тариалан дэмжих самман энэ чинь цаана эрх мэдэлтнүүд өөрсдөө авчдаг. Эрх мэдэлтнүүдийн хавийнхан эрх мэдлүүдийн мэдлтүүний ойролцоогийнх нь тэднэд зусурдагч нар л хождог. Тэгэхээр нийт монголчууд яаж хожих ёстой юм бэ гэвэл бүгд эрх чөлөөтэй байж эрх чөлөө найдвартай үндсэн хуулиар хамгаалагдаж байж ялангуяа өөрсдөө өмчүүн бий болгодог тэр сайхан чанарыг хадгалахгүй болвол халамжаар угжаад хүмүүс ялхайтал залхуураад дааш хүүхдийнхээ мөнгийг аваад болно дөө маргааштай за нэг сонгуулийн үеэр нэг 100 мянга 200 мөнгө авчин тэгээ болно дөө тэтгэврээ тэглүүлчихэнтэй гэдэг ингээд байвал энэ бол үнэхээр тэнэглэл болно. Энэ тэнэглэлээр дамжуулаад зүгээр бидний барууны үзэлтэй бидний нэг алдаа байна. Барууныхаа үзлийн популизмыг хийхгүй байгаа. Энэ зүүнний үзлийнхэн чинь популизмаа хийгээд 21 орноо тайрлаа та нартай хайртай та нартай одоо сар болгон 135 төгрөг өгнө гэд. Тэр 135 төгрөг чинь хувьд очих юм бол хувийн компаниуд үржүүлэх юм бол юуг бол одоо юу гэдгийг шин технологиуд бий болгоод ингээд явнаа л гэж. Би тэгээд энэ сэтгэгч сэхэтэн хоёр бол ерөөс ялгаатай гэж боддог тэрийг хэлчихье. Сэтгэгчд бол бизнес хийдэг. Сэтгэгчд бол бүтээн босгодог. Сэтгэгч бол бүтээгчд. Сэхэтнүүд бол одоо прагматикуд буюу аимхай хулчгар
нэг энэ тэнтэс ном судруу ирснийга бурхан гэ бодцсон. Тэгээ өөрийгөө хаачдаг. Сэтгэлчд бол хязгааргүй бодож байдаг. Айдаггүй, зоригтой хийдэг, алдаанаасаа сурдаг. Ийм учир жансантай. Төгсгөлт нүгөө хэлэхдээ хувийн өмч байхгүй бол бүх юм суурн сүнэн. Тэрний баталгаа нь өнөөдрийн одоо нийгмийн явж байгаа царай. За түрүүн Батуул маань хэллээ. Яг довчгоо хэлчихлээ. Би дэлгэрүүлээ дэлгэд. Энэ онгоцны буудлын шатахгүй матахгүй сая хэллээ. Би тэр хоёр манай намын дарга гэдэг эдийн засгийн сайтар ган төмөр товаа хоёрыг хараад цочсон буюу тэр хоёрыг бол барьцаалагдсан хоёр нөхөр байна. Монгол орноос урууж байгаа уруугчд байна. Энэ уруугчд одоо 200 менежертэй болон бүтээгчийн 200 хяналтын менежертэй болно гинэ. За ингээд хүмүүс төрлөө хууртаад дуусаа. За нөгөө талаар Евразийн эдийн засгийн холбоонд дэлсэн гинэ. Тэрийг хүчтэй түлхэж байна. Энэ хаанхын бодлого юм? Хуучны зөвлөлт улсын буюу одооны Оросын холбооны улсын бодлого. Тэгэхээр Монгол улс бол бие даасганд тусгаар тогтносон ийм улс юм аа. 90 оноос хойш энийг бий болгосон. Тийм учраас одоо энэ өнөөдрийн энэ тохироо бүрдэж байгаа нөхцөлд хүмүүс минь эрхчлөөгөө өмчтэй байх үнцнээ дээдлэхийг л хүсэж бид нар энэ 427-нд энд ирж байгаа. Энд хүн олон байна уу, цөөн байна уу падгүй. 427-ыг онцлон тэмдэглэж байгаа бид нар. 427-нд бид нар зөвлөлтийн хараанаас бүр мөсөн гарсан өдөр. Бие даасан өдөр байхгүй юу? Тийм учраас бие даасан тусгаар улс энэ том гүрнүүд энэ төр биднийг айлгаж сүрдүүлж энэ үндэсний тэржгээр нь гүлгэр болгож байгаа шүү. Одоо харахад хүмүүс их жоох аимхай болцсон. Жиш гэж ярьдаг болчих одоо бүр сүултээ. Гэртээ үргэлж жиш гэж ярих жишээтэй. Ийм байгаагүй ийм энэ айд сүүцнээс гарсан. Энэ юунаас болж байгааг бол айдсаар удирддаг, айдсаар хөлждөг, айдсаар мөнгөждөг дарга нартай усны л гай. Энэний эсрэг тэмцэн одоо мань бол одоо зогсохгүй тэмцэн би их буянтай хүн байна. Өнөөдөр чинь 2-3 жилийн дотор 2 удаа сайхан гурилаар мялалглаа. Тэр гурилаар намайг мялаж байгаа хүмүүсийг урт настай удаан жаргалтай хиймбэл унтаа та сайхан амьдрахыг ерөөй. Энэ гурил засууснаас хойш би харин мөнгөөр дасрахгүй байгаа. Тэтгэр мэтгэр сагтаа буугаад амтан хүмрээд нэг дуулаад дор хай 500 сая төгрөг өгöd байгаа байхгүй юу? Тийм учраас гурил засуусан хүмүүст дургу хүрхээс илүү асар их баярлж байна. Гэхдээ ийм муугайдаар биш эрхчлөөгөө илэрхийлж болно. Ааш авраа илэрхийлж болно, ёс зүйтэй байх хэрэгтэй. Монгол төрийн ёс зүй давтагтаа тулсан шүү өнөөдөр. Тийм учраас ёс зүйтэй байх ийм хандлагыг бий болгооч гэж хэлье. За би ингээд үгэн жаргаагаад энэ лозунго барьсан. Ардсан намыг засгаас гаргана. Ардсан намыг засгаас гарan гартал дуугаа байхгүй тийм ба. Тэгээд 1989 онд бас Эрдэнэтэд манай Эрдэнэтэд ардсан холбоо өдр арчил эрхчлөөний туг нь манлаа нь олж исэн Батөвшин ахыгаа өрөө. Төвшин. За баярлалаа. За өнөөдрөөс эдгөөгөөс 35 жилийн өмнө энэ талбай дээр Монгол орны хувь заяаг шийдвэрлэх улс төрийн том үйл явдал болж ээжээ. Тэр үйл явдалд оролцож явсан хүмүүс өнөөдөр энд санан нэг талаас тэр үйл явдлыг санан дурсах. Нөгөө талаас хамгийн гол нь монголчуудаа Монголынхаа ард түмэндээ хандаж энэ анхааруулж сануулж хэлэх гарцаа авахгүй юм үг байгаа учраас өнөөдөр энэ цуглааныг зохион байгуулж байгаамаа. Хүнд их олон юм хэрэгтэй. Гэр орон, хувцас сунар, хоол хүнс, мөнгө төгрөг, унаамал, одоо өөр юу гэдгийг эд баялаг их л олон юм хэрэгтэй. Тэр нь бол өнөөдөр монголчуудад за бүгдөөрэнд нь биш юм а гэхэд тодорхой хэсэгт нь бол байна. Зармийнх нь бол бүр илүү гараад сагаад хахаад хаашаа яаж хийхээ мэдхээ болоод ингэ явж байна. Гэхдээ энэ их оронгоо бол хичнээн юутай ч байгаад ямар ч хэрэг байхгүй. Хамгийн гол юм өнөөдөр бидний энэ их орон гэдэг юм чинь өнөөдөр том игзэгтэй өмнө дээр үрж ирчээд байна шүү гэдгийг бүгдээрээ ойлгож авах хэрэгтэй байна. Одоо тэр 5-7 орд газрыг насаараа идэж барахгүй, хэдэн үеэрээ идэж барахгүй гал нэгнээсээ харамлаад байсан хар нохон баас боллоо. Тэрийг гаттуудад өгч байгаа юм байна. Япончуудыг урдаан нарж гүйж хагаад нэг онгоцны буудал барилаад авсан. Тэрнийг тэр орос ах нартай өгөх гэж байгаа юм байна. Төмөр зам будаа боллоо. Цахилгаан станц будаа боллоо. Бүх юм хаалттай, бүх юм оройтой ийм ус орон боллоо. Бүх юм оройтой, бүх юм хаалттай ийм ус орон боллоо.
Умар зүг байсныг том шар мангас өндөгөөд босоод ирлээ. 1990 онд бид энэ улс орноо тэр мангасын савраас гаргаж авсан юм аа. Ингээд өнөөдрийн үеийн хүртэл бидний энэ амьдрал монголчуудын амьдралын хамгийн гол үнцэнтэй зүйл нь эрхчлөө тусгаар тогтнол. Энийн чинь энэ урагч нар энэ оюун эрдний засгийн газар энэ оюун эрдний засгийн газрын хүнжилт орсон энэ ган төмөр тоо мэтийн ийм хүмүүс аваач тушаах гэж байна хувийнхаа эрх ашигын үүднээс. Тийм учраас энийг одоо таслан зогсоох хэрэгтэй. Ардчилсан намыг энэ засгийн газраас гарахыг бүгдээрээ шаардах хэрэгтэй байна. Ардчилсан намын урагчнараа хөөж хөөж намаа эргүүл сэргээх хэрэгтэй байна. Нам шиг нам болох хэрэгтэй байна. Ийм юм өнөөдөр өндөөсөө ярьж ард олондоо анхааруулахгүй болохгүй шүү гэж хэлэх гэсэн юм аа. За их баярлалаа бүгдээ. баярлалаа. Энийг аваач. Энийг аваач. Энэ нөгөө юу тань хэрэг шүү. Одоо тийм сонсогдсон шүү. Одоо шууд сонсогдсон болов. 1999 эрхчлөлөөг авчирсан энэ ерөнхий бодлогоотойгоо бүгдөө хамтдаа тэмцэлтэй. Энэ Монгол улс 90 оны Ардчилсан хувьсгалын үр дүнд Кремлийн гинжнээс салсан. Монгол улс бие даасан тусгаар улс болсон. Хорвоо ертөнцийг таньдаг болсон. Бид дэлхийн ертөнцийн мөр зэрэгсэж амьдрах ажил тэр боломжууд нээлттэй. Өнөөдөр тэр боломжийг хонж аваад буцаагаад хонж байгаа нэг том мангас хүчин бий болсон. Тэр нь алсан нам дотор амьдарч ирсэн. Ах нарын минь байгуулсан алсан холбоо, ах нарын минь байгуулсан тэр алсан холбоо дотор сэрж өдрөөс өдөрт ингэж монголчуудыг халдвар түлхэж байна. Энэ бол хүүхдүүд амьдсан халтмаагийн баталгаар тоглоомжуулсан Кремлийн төслийнхөө. Өнөөдөр яг энэ үйл явдал дотор гол үүргийг гүйцэтгэж засгийн газарт орж Монголыг буцаагаад харанхуй нөхрөө түлхэж байгаа хүн болов ган төмрөө тугаан алтан гэрлээ. Тийм болохоор энэ алсан намын бүлэг улсын хурлд алсан намын бүлэг ажиллаа хийж энэ хүмүүстэйгээ хариуцлага тоолоо. Улс төрийн хариуцлага тоолоо. Улсын хурлд алсан намын бүлэг заавал хариуцлага тоолох. Иргэдийн 25% эрхчлөлөөг сонгож алсан нам саналаа өгсөн. Тэрнээс биш нойд иргэдэг хүнжилт орчих гэж санал өгөөгүй. 90 оны ардчилсан хувьсгал ер зорилгоуд хийсэн юм аа. Манай үеийнхээ одоо сэрсгээ бидний үе болсон. Одоо энэ Кремлийн гинжинд аваад үр хүүхдийнхээ ирээдүйг өөрсдийнхөө маргаашиг гинжлүүлж болохгүй. Иргэд бидэнд 25% санал өгөхдөө оюун эрдний засгийн газар буюу энэ духан дээрээ сарнаатай байж Монгол ардын намын дээрх тоонолтыг зогсоо гэж санал өгсөн юм аа. Нийлээд хүнжилтэн ороод дээрх хийх санал өгөөгүй. Тийм болохоор улсын хурлд алсан намын бүлэг ажиллаа хийх ёстой. Та нар энэ улс төрийн хариуцлага хүлээдгээ. Энэ 5 өдөр харсан бас улсын хурлын гишүүн иргэдийн сонголтоор өгсөн биднийг төлөөлж байгаа их хурлын гишүүний өөдөөс уяагүй авирч байгаа ерөнхий сайдаа харцаасан байлгүй дээ. Монгол улс хууль ёстой. Хууль ёсыг чинь тэмцлээд дуусчихжээ. Одоо сэрсгэхгүй бол оройдноо. Тийм болохоор монголчуудаа одоо эрх зоригтой байцгаая. Эрхчлөөгөө хамгаалцгаая. Хулцгаар байдаа гэж таны бүх зүйл чинь алга болохгүй. Таныг зүгээр өнгөрөөчнө гэж байдаг. Хулцгаар байсны чинь төлөө маргааш өмчиж чинь дөрөвдөн. Өнөөдөр түүцнүүдийг бодож байна. Алга ташиж байна. Маргааш нэг давхрын чинь үйлчлэгийн газруудыг хаана? Алга ташин. Маргааш байрнуудын дондоога дэлгүүрүүдийг чинь хаана? Нөгөөдөр таныг байрны чинь орно. Байрнуудын чинь хураана. Малын чинь хураана. Газар тариалан чинь хураана. Өмчий чинь хураана. Дээрчд ингэж явдаг. Даргууд ингэж тогтдог. Хуулигаар айснаад авирлаад ард түмэн гэдэг нэрийн дор өмчийг дээрэмдэд ирэхээр даргууд тогтдог юм аа. Оюутан огцорхоос хөнгөлөө айж байгаа. Яг гэвэл овтог гэрээ нүүрсний хулгай, төмөр замын хулгай, хөгжлийн банкны хулгай, түүний засгийн газартай холбоотой энэ хулгайнаас олсон хүн болоод
манай нам дотор байгаа дээрэмчтэй Халтмаагийн Баталгаагаар толгойдуулсан дээрэмчт ган төмөр дээрэмч болсон, Туван дээрэмч болсон, Алтан гэрэл дээрэмч болсон, хулгайч болсон, тоногч болсон. Та нарын боломжийг хулгайлж байгаа засгийн газар 140 мянган төгрөгөөр амьдралдаа ирээдүгөө холбож болохгүй. Маргааш тэр чинь цуцлуудсан төлөвлөдөг юм аа. Бидний түүх юм. Тийм болохоор 90 оны хэмжээтэйгээ хамтдаа мордож тэмцгээ өршөлөөгөө хамгаалцгаая. За одоо үйл. Аюун батчи юм танилцуулсан уу? Каяа би мэдхүйсэн боломжтой хэвлэлийн цогцолдоос тодорхой шийдвэр гаргаад тэгээ энэ шийдвэрээ даван сэтгэж ингээд засгийн газарт өргөн байх хэрэгтэй л та. Тэгэхээр энэ шийдвэрээ одоо та бүхэн яг төлөөлөл хүн гэдэг бид хэрэгтэй болчих. Тийм учраас би ямар зүйлийг санал болгоод та нараар хэлчихэх юм бэ? Засгийн газар шаарддаг байлаа. Засгийн газарт байгаа хамтын намыг засгийн газрын бүлгээс гаргаа гэсэн шаарддаг. Засгийн газраас гаргаа гэсэн шаарддаг. Засгийн газар гэдэг шаарддаг. Энэ санал ямар эмчтэй санал. Өөрөө засгийн газраас гаргаа. Энэ шаардлага юу гэсэн үг вэ гэхээр энэ шаардлага хүлээж авахгүй дараагийн шатны тэмцээлээр засгийн газрын болсон тэмцээл байх болно шүү гэсэн үг. Тийм биз дээ тийм үү? Тийм учраас засгийн газарт одоо энэ шаардлагыг өгнө. Ер нь бол энэ өнцгөөлийн шинэ нэмэлт өөрчлөлтөөр бол энэ ерөнхий сайдын шийдвэрийг асуудал болсон. Шууд ерөнхий сайд бол өөрийнхөө арчсан засгийн газрын гишүүдийг засгийн газраас гаргаад шийдвэр гаргаж болно. Ийм хэрэгтэй болсон. Тийм учраас ерөнхий сайдад хандаад ийм шаардлага хүргье гэж бодож байна. Энийг дэмжиж байгаа хүмүүс байвал одоо гараа. Это гараа. Это саур гэж харъя. Наачна. Хамгийн гол нь юу гэдэг шүү. Ийм шаардлагыг бол дараа нь яг ингээд баримттайгаар энэ шаардлагыг ингэж дэмжих гэдгийг харуулсан шүү. Тийм учраас нөгөө засгийн газар чи харна. Тэр шаардлагыг дэмжих байх. Ийм байдлаар дэмжсэн. Сая тэгээд зураг хөрөг бүх юм харагдсан. За ингээд засгийн газараас арчсан намайг гаргах шаардлагыг Монгол Улсын ерөнхий сайдад өгөхөр болсон шүү. Цуглааны шийдвэр. Шүү. За энэ шаардлага дээр энэ цуглаанд оролцогчдгээ бидний өгнө. Тийм үстэй тийм. Тэгээд энэний дагуу шаардлага тавиад тэгээд төрөө хэлсэн. Одоо энэ шаардлага тавиад энэ шаардлага хэрэгжүүлэхэд төлөө хэвлүүлээ зохион байгуулалтнаараа тэмцээд явна. Өнөөдөр сасрын дээр 44 цаг гэсэн бол бид энийг 44 мянга болтол явна гэдгийг хэлээ. Энэ шийдвэр бидний тавьсан шаардлагыг биелүүлэх хүртэл бид тэмцэн шүү. Одоо манай намаар бол үнээр сөрөг хүчних ажлыг хийлвээ. Энэ ард түмнийхэн төлөө зүтгүүл яах ингэж бодлоо. Энийг хэлсэн. За Монгол Улсын их хурлын ардчсан намын бүлэгт шаардлага хөрвүүлсэн хэрэгчлээ муудуулсан хүмүүс байгуулсан. 1990 оны цагаан баруун жилийн ардчсан хувьсгал Монголоо Кремлийн гинжнээс салгаж жинхэнэ эрхчлөө тусгаар тогтмол болсон түүхэн гавьяатай. 1990 оны ардчсан хувьсгалын үр дүнд Монголын үзэл санаа үнэт зүйл дээр бойдсон улс төрийн хүчин бол ардчсан намаа. Монгол улс чөлөөт эдийн засаг чөлөөт өрсөлд хувийн өмч, хувийн эрхчлэл хамгаалсан парламентын засагтаа ардчсан тогтолцоодоо Төв Азийн чижин дээр сургаан цугсан. 1990 оны ардчсан хувьсгалаас хойш 35 жилийн нүүр үзэж ардчсан намын өмнөд зүйл үзэл санааг тээж хаач үедээ өвлүүлэх ариун өрг та бидний уян хинээр ирсэн юм аа. Гэвч улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн Ерл Ман Төмөр, Туван Алтан гэрэл үндсэн хуулийг зөрчиж үндсэн хуулийг зөрчиж засагт орсноосоо эхлээд ардчсан намын үнэт зүйл үзэл санаа
Удаадаа гიშгэлснээс гадна Монгол улсын эрхчлөө тусгаар тогтнолын эсрэг үйлдэлүүд хийх боллоо. Ардсан намд хувь хүний эрх чөлөө, эрх хувийн өмч, чөлөөт эдийн засаг, чөлөө төрөлхтөнийг эрх мэддэг үнэт зүйлтэй. Иймд улсын их хурлын ардсан намын бүлэг ил гандан үрцэн туваар алтан гэрэл нарыг улс төрийн хариуцлага хүлээлгэн засгаас гаргахыг шаардж, энэхүү шаардлага ардсан намын сонгосон олон зуун мянган иргэдийн хүсэл сонирхол болноор ардсан намын үндэсний бодлогын хорооны гишүүнсээ хэн ба. За тэгээд ер нь бүгдөө сэрцгэх ёстой. 90 онд тэр харанхуй нийгэмд гэрэл асч гэгэв татаж орж ирсэн энэ эрхчлөө өөрөө устгаж байна. Хэн нэгэн хүн ингээд зөв зүгээр байж байгаад ингээд гэгэл юу эрхчлөө чинь хамгаалах юм биш ээ. Эрхчлөөг иргэн босч ирж хамгаалдаг юм аа. Өмчөө өөртөө босч ирж хамгаалдаг. Эрх мэдлэгнүүдийн эсрэг тэмцэж эрхчлөөгөө авч үздэг юм аа. Ерөнхий сайд оюун эрхний засгийн газар бол дээрвчин болсон. Та нарын халаас руу гараад ирсэн хэрэгтэй. Датурнаар элдв хорвол хураамжаар алтны нэг барьж уул уухаараа орж өөрсдөө дашиг хонжоо орж дээрм тонож хийж байгаа. 44 их найдварын мөстэй хулгайг мартсан уу хүмүүсээ? Хөгжлийн банкны хулгайг мартсан уу? Жидүүгийн хулгайг мартсан уу? Төмөр замын хулгайг мартсан уу? Боловсролын сан, тариалан дэмжих сан, жидүү сангийн хулгайг мартсан уу? Энэ бүх хулгай оюун эрхний засгийн газрын хулгай. Бүгд хулгай хийсэн. Эрдэнэ төлөвлөр онцгой одоо зарласан байгаа. Эрдэнэ төлөвлөлтөөр хулгай дээр тасралтгүй явж байгаа. 5 толгой хулгай. Энэ хулгай дээр эрэгтэйхээ өгсөн сонголтын эсрэг хулгай хийхийн тулд дээрэм хийхийн тулд засагт нь орсон бодол антон руу туа алтан гэрлээ. Тийм болохоор ардсан намын бүлэг улсын хурлдах ардсан намын бүлэг эдгэртээ улс төрийн хариуцлага хүлээ. Засгаас дараа гэж шаардж байгаа. За би 90 оноос тэрээс энэ ардсан намчил байгаа юм да. тэнд ардсан холбоо гэж баг цагаас нь болоод бүх чагсаа залгахгүй орчихсон. Гэхдээ одоо ингээд эргээд тэр үед би 20 чөлөөг 17 настай байж. Одоо нэг бууралтаа төгөн бол оцорчих. Энэ мөчөд юу гадаад сорондол үтсэн бэ гэдэг шүү дээ, тийм ээ. За энэ ардын намд гин ардсан намд гин чинь нэг зоосны хоёр тал юм шүү. Ерөөсөө манан гэдэг зоосыг дээшээс шилээд юу ардсан ардын нам талаар буухаа гэдэг дээр л асуудал шийдэгдэж байна. Сонгуул явахаа болчихсон байна. Хар машинаар асуудал шийдсэн байна. Миний хар залуугаас дэмжиж шүтэж явсан ардсан намынхан ардын намтайгаа нийлээд манан байгуулаад асар их удаж байна. За дамаа тэр 7 сарын 2 сарын нэгний их алдлаг тавлаг их яргал болоод энэ манан үүсэх ихэлсэн болсон. Ягаад би тэгж боддог вэ? Манан үүсэх ихэлсэн болсон гэхээр тэр үед иргэдээ буудчихсан байхад дараахантай улсын бүрд цуглаж асуудлыг авч хэлж яг тэр агшин. Одоо миний хажууд тогтож байгаа Батууд маддаг орбын санал байна. Энэ хэрүүд маргач годомжилд гарчихуулээ. Энийг хаалттай оргоор явуулъя гэдэг тэгээд энэ ан ман хоёр үр төрөндөө орсон. Тэр цагаас хойш Монголын төв бүгдээ сүрсэн. Одоо тэгээ төрөвчийнх нь одоо илтгэлдөрч сайхан дэлгэх баяр цогтойг одоо ардсан намаас ардын намаас ч тэгээд одоо дүндээ хүмүүс шүү дээ. Баяр маяг. Энэ бүгд чинь ардынхаас гинт хэрэг хийчихэд гадаад руу зүхтаага явчихдаг. Тийм юу жишг багтчихсан. Одоо хаан тэр юу бидний өрөөлөд тэр яасан илүүдэрч хулгайч юм биш үү? Бүгд хулгайч. Хулгайч зөвхөн хулгайч. Дата хаадрын үгүй хийх үзэн батаа идэх нүстэйсэн яг үгүй хийх таамаг юу гэдэг тэгээд хол амьд харуулъя.
Бидний нэг онцлог цуглаан жигсаал манай цуглаан жигсаал дээр үгүй хийж болно. Тэ. Бид нар бол хүний нүүр амраа гойлгуудаа зарцдаггүй. За энэ цугласан зургийн олон нөхөд дүүн сайхан залуучууд байна. Эрдэнэ Батуул дарга маань энэ Агумдын сосроор хоёр алтан гараацсан засаж байгаа ямар сайхан юм бэ? Сэтгэл хөдлөд наашаа дахиж ирлээ. Тэгээд өнөөдөр бол ямар өдөр гэдгийг бас дахин санууллаа өгүүлдэр маань. Тэртээ 1990 оны энэ хаврын өдөр бид 4 сарын 27-нд ингээд талбай дөрөн залуучууд яг танаа шиг сайхан залуучууд. Тэг дөрөв. Ямар гайхамшигтай, ямар агуу хүчийг харуулж ирсэн бэ? Тэрийг сануулж тэр юмны одоо тэр зэгсаалцлын сүл гэж юм байдгүй. Тэрийг бид нар дуудаж байна. Тэрийг өөрөөр дуудаж байна. Энэ агаар тэнгэрч байгаа тэр олон тэмцэгчдийн хүсэл бодол зориг тэмүүлэл дахиад сэрэх ёстой. Заавал сэрэх ёстой. Тэр бол хэзээ айлаагүй. Би энд итгэлтэй байна. Өнөөдөр монголчуудыг олон өрөвдсөн монголчуудыг ахаад Оросын хараанд оруулах гэсэн оролдого явж байна. Энэ байж ашгүй. Тэр зөвхөн жигсаад мянгаараа хинээч дуудуулаагүй хинч хиддэг байхгүй хоошмыч юм байхгүй байсан юм. Мянгаараа өөрсдөө энэ зөвсөд ойлоод энэ цуглаад энэ ордлоо дайрчихсан бид нар өөрсдөө ардчсан холбооны бид нар өөрсдөө арай гэж хашиж зогсож ирсэн. Яг л тэр хүмүүсийн тэр зөвлөл хүс төвлөсөн юм дээрсо саатыг ямар ч хүч байхгүй. Зөвхөн бид нар ардчлалын төлөө энэ хариуцлагатай сайн сайхан нийгэмд явжсэн учраас тэр зургаан жигсаал тэмүүлж байгаа хүмүүсийн тэр арга хэмжээг ямар нэг замраагүй байдлаар болохгүй төлөө зөндөө арга бүх арга гарч ирсэн. Ямар ч байсан зөвхөн зохистой сайхан зургаан болоод дуусчихсныг санаж байна. За ингээд өнөөдрийн байдал юу вэ гэж хэлгээр би хэлсэн даа гэж юм байна. Монголын оюутны холбооны олон мянган залуучуудтайгаар Монголын ард намынхаа Батуул дарга, Элбэг дос дарга Санжаасны зориг хэсэнтэйгээ тэмцээжсэн юм байна. Өнөөдөр бидний энэ олсон энэ ололт амжилт бүх сайн сайхныг боловсрох гэсэн орлого бүтэхгүй шүү. Энд одоо чих нүд чигнэгээ зогстой байлгүй. Хэзээ зөвшөөрөхгүй. Тэгэхгүй бид нар 30 давныг ингэж явсан байх. Энийг дараагийн залуучууд гарч ирнэ. Энэ бол нэстэ 200-300 ихтэй байна. Тэгэхээр залуучуудаа ахаад орчин амьдрал сайн сайхан нийгмийн одоо гэр гэрч байж байгаа тэр бяцхан үсэхэд төлөө дахин тэнц цаг ирсэн байна. Баярлалаа. За тавхатай баярлалаа та. Манай тавхат сайхан үгэлээ. За яг л одоо энэ чинь тэр мянган залуучуудын бодож байна. Манай тавхаа энэ нүгээр зураг мөргөн байж байгаа. Нэрээ энэ чинь тавхаага энэ дээр байгаа дээр бол тэр үеийн залуучууд арчлыг юм ялхалт болоод өстой шийдвэрлэж гүйцэтгсэн. Би тэрний нэг тодорхойлж ирсэн мэт юм. 3 сарын нөгөө 9-ний өсвөлэн 7-ны өсвөлэнгийн үеэр нэг юм яг 3 сарын 9-нд энэ одоо энэ тагнуулын газрын хашаанд бол хоёр төр татаад авчихсан. Бүх хоёр төргөө татаад тэгээд ингээд энэ ордны 12 талаар нь цэргэлээд ингээ хоёр төр түрээд дайрчихсан. Одоо тэр өсвөлэн хүчээр тараагаа тэрийг эсэргүүцсэн улсуудыг дайрахаар ингээд цэргийн бэлтгэл ажиллагаа хийсэн байсан. За ингээд тэр явдал одоо талбай дээр өсвөлэн зарлж ирсэн. Тэр талбайгаар яагаад чинь за одоо ингээд хүчтэй цэргэлж авч ирсэн гэдэг мэдээ тэр талбай дээрээс хүмүүс дотор ингээд цоо тараагдсан. Нэг хачийн болсон 12 цаг үед бид хүмүүс ингээд тэр талбай дээр тожигж ирсэн хүмүүсээс нэлээс ингээд тэр цоо яран автаад айс ингээд бас алга болчихсон. За ингээд ерөөсөө яг талбай дээр хүчтэй зарж ирсэн бид чинь ингээд хамгаалалтаа сонсороо ингээд цөөхлөө үлдсэн. За одоо хаанаас хоёр тэрэг орж ирэх бол хаанаас цэрэг орж ирэх бол за тэгээд эмгтэй хүмүүсд бид нар хэлсэн эмгтэй хүмүүсд холбуулаарай. Тэгвэл бид нар хамгийн түрүү үлдчих хаягтай чинь тэднийг холбуул гэдэг ингээд бид нар чинь тийм зохион байгуулалт хийчихсэн. Тэгээд яг толгой бэлэн байцтай зохицоо. За одоо тэгээд ороод ирвэл тэгээд үчгээс аргагүй. Ингээд ямар ч байсан талбайгаараас эмгтээчүүдтэй хүүхдүүдийг бүгдийг холбуулуулаад
ингээд талбай дээр бид суудсан. Хоёрт орж ирэхийг хүлээгээс учраас зэрэг хоёрт орж ирэхийг. Тэгээд үлээгээдээс чинь нам чинь байж байжсэн чинь юм алсаас уухаа түрээд ингээд өөд уухаа болоод явчихлаа. Хөө юу гэдэг ингээд харсан чинь одоо энэ замаар тэр орны зүүн талын замаа урд ихтэйний гүрээр таваад зүгээр хэдэн мянган оюутан зүгээр ингээд туга мандуулсан зүгээр нөгөө оюутнууд чинь энэ бүх оюутнууд ингээд талаас ороод ирсэн. Зөв оюутнууд. Тэр оюутнуудын тэр сүртэй тэр жигтэй хэрэг. Бид нар чинь тэгээд нөгөө тааг банхын орж ирэх үедээ одоо хоёрт тэр тааг биш хоёрт тэр орж ирэх гэж байна. Хоёрт тэр зэрэгтэй орж ирэх гэж хүлээжсэн олсоч оюутнууд хараад бөөм баяж бөөм. Оюутнуудаа баяж мэдэрийг тавхаа. Оюутнуудын орж ирсэн юм танд хэлэх үү? Чагсаалыг дэсэ гэж хэлсэн. Дээрээс нь нэг сайхан үг гэж. Өнөөдөр шууд хэзээ бид биш бол хэн бэ гэж. Сүртэй орчихсан юм. Тэгээд нэг өсөлтөнд орж ирсэн бид нар манай хамгаалтын саамаа оюутнууд бид нар чинь нөгөө яга нэг эл баар дээр уулзуугаад нэг за зүгээр байна. Тэгээд бид нар чинь бүгдээ малгаагаас шилжчихсэн. Нөгөө оюутнууд байгуугаад энэ талбайд тэрвэрлэж аваад зүгээр гэсэн. Сүртэй болсон. Тэгсэн чинь нөгөө оюутнууд ороод ирсэн чинь яагаад их зургууд талбай бичиж туссан. Оюутнуудаа дагаад ард хэрэгцээ зориг явуулсан. За ингээд тэр яг давхчихсан. Яг үүндээ давхчихсан шүү дээ. Ганц удаагийн нэг давхрыг тэр чигтэж хөдөлгдсөн. Нэг давхрыг тэр чигтэж. Ингэж одоо оюутнууд манай эренцэн давхай гэдэг арчлаа авч ирсэн шүү. Манай оюутнуудын тэр ямар супер байсан гэж бодмоор байна. Тэр арчлаа онцлог гол одоо хөдөлгөөний хүч нэг нь байлаа шүү дээ. За ийм байсан. Тэгэхээр би энийг өнөөдөр бас энэ оюутны залуучуудаа хэлийг ер нь тэгээд зүрх зоригод нийлэхэд бол тэгээд ер нь ямар ч одоо хүчрхэг үйл явдлыг хийж чаддаг юм шүү дээ. Энийг юу зориуд хэлээд хэлчихэ. За тавхатаа баярлалаа. За ингээд яг сахаач. Яг сайн нөгөө би сасраар хаач. Чи хаач. Чи бас тавхатаа нэг баярлалаа гэж хэлчих. Тавхатаа Нэрээс бүгдээр баярлалаа гэж хэлээ. Нөгөө талаар би түрүү хэлээгүй нэг үг хэлэх юм болсон байна. Энэ тэр онгоцны буудлын шатхууны асуудал буюу Евразийн эдийн засгийн холбоонд нэгдэх Монгол улсын гадаадд дамжуулж хий хоолой татахын тэр бол асар аюултай бол Монгол улсын үндэсний аюулгүй байдал занл хийж байгаа асуудал. Тийм учраас бид нар энэ 427-ны бүр онцгой тэмдэглээд байгаа. Сергей Лавров гэдэг нь хүн хэлсэн байх шүү дээ. Манай Баабар хэлсэн байсан баха. Тэгээд одоо Оросын холбооноос надад харилцааны сайжрал манай хэлжсэн. Тэр нөхөр юу гэж хэлсэн гэхээр Оросын холбооны улс аль нэгэн оронд ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаа тэр газар нь Оросын холбооны улсыг хүнчилж байсан. Тийм учраас энэ бол зүгээр нэг хэлж байгаа биш. Ялангуяа одоо энэ онгоцны сүүлийн асуудлын талаар ярьж байхад энийг хараад би бол эмзэглэсэн. Оросын холбооны улс Монголыг хайшиж гаргахгүй байлгахын тулд Япон улсын хөнгөлтэй зээлээр босгогдсон бий болсон Япон улсын одоо бидний анзаардаг болсон зэрний сонгоцны бодлого зогсооно гэдэг нь Япон улстай тэр өмнөд Солонгос, Англи, Америк гэдэг юм нэлээд хөгжингүй орнуудын улсуудтай ялангуяа ард иргэдийн тэр гадны дотны хөрөнгө оруулалтаас татгалзуулах тэрийг хаах гэсэн ийм адгийн бодлого, ийм адын санаа. Тийм учраас ийм адын санаатай бол өвгөний хувьд би найс нөхдийн одоо хоорондын ярианы хэмжсэн юм санахгүй. Би энэний төлөө хүмбэр өөрийнхөө тэмцэхгүй орой байна. Гэтэ нэг баяртай юм харсан. Сая баярмаа гэдэг өсгүй их орол дээр ярьж байгааг хараад би тэр оюун эрдэнэ гэдэг ерөнхий сайдыг ийм ерөнхий сайд толгой дээр зарчаад тэгээд сууж явах гэж бодсон. Нөгөө талаар зогтгэрэл лодой самбуу
тэр Амгалан Баатарын тэргээд дажгүй юм хэлээд сэрээд хэлээ. Тэгэхээр одоо та нар намаа аваад энэ оюун эрхийн засгийн газрыг орхиод тэгээд шүрх хянах хов хүний болоод ховын өмчийг хамгаалах тэр чөлөө төрсөдөө чөлөө тэжээсгийг бий болох ажилдаа өргөжлүүлээд яваа. Энэ засгаас огцор энэ засгаас гар би тэгж тийм байхгүй. Энэ засгаас гараа. Ардчсан нам энэ оюун эрхийн засгийн газраас гар. Их хурл дотор нь 42 улаан сүрх ажиллаа хийв. Шүүмжлэх ажиллаа хийв. Тэгж хаалт чилээ. За ийм байна. За ингээд баярлалаа. Тэгээд өнөөдөр бол энэ цуглаан дээр шийдвэр гарсан энэ цуглаан орцсон хүмүүсийн нэрийн өмнөөс засгийн газрын ерөнхий сайдад өргөн барина. Тэр бол ардчсан намыг энэ засгийн газраас гаргаа гэдэг ийм шаардлагыг өргөн барина. За хэрвээ энэ шаардлагыг хүлээж авахгүй бид дараагийн хэрэгцээ шатнд орно. Тэр бол засгийн газрын асуудал юм. Хэрвээ тэгж ярих юм бол. Яг бол энэ хоёр таны засгийн газраар энэ ард иргэдийнхаа жиргэсгүй хохроод энэ үнэтсүүлийг дэвшээ суугаад байдаг. Энэ үйл явдлыг зогсоохгүй болохгүй юм. Хамгийн гол нь одоо зогсоохгүй энэ бол давхар бол аюул руу орчихно. Нэгд аюул явах юм бол энэ бол маш хүнд байдлаар мөрдгийг бид ишүүрс болгоод байгаа шүү дээ. Тийм учраас энэ шаардлагыг та бүхэн нэрийн өмнөөс өгнөө. Ерөнхий сайдад баталж өгнө. За чин батраа болоод бүлэг толгойсон хэрэгчлээ. Тодорхой нэр үгүй ачааллын сайдуудыг огцруулаа гэдэг шаардлагыг бас тавьсан. Ийм үр дүнтэйгээр манай өнөөдрийн цуглаан боллоо. Тэгээ залуучуудаа дахиж хэлье. Залуучууд маань та нар босоод ирвэл тэгээд энд бол энэ Монгол орн шударгаас сайхан зүйл рүүгээ энэ үнэт зүйл рүүгээ эргэж явна гэдэг хэлхийг хийж байна. Баярлалаа та нарт өнөөдөр хүрэлцсэн маш баярлалаа. Тэгээд 44 оноос 44 мянга болно шүү дээ. Энийг энэ цаг. Ороод шаардлага дээр гараад ороод ирсэн. Бид нар одоо нэг удааны цуглаа их одоо ингээд цаашаа цуглаа ингээд тэмцээд шаардлага түрээд ингээд толгойд явна. За тэгээд цуглаан дээрсэн бүх хүмүүстээ баярлалаа. Орой 21 цагаас би тайв хиймээр санагдчихлаа. Энэ манан гэдэг үгнээс энэ ахнарын мань хардуулдаг энэ бодрог хөтөлбөрүүдээс одоо бодлоо. Ахнараа болж байдаг юм. Одоо бодлоо. Тийм болохоор манай шилдэг өрөөрөө орой 21 цагаас манан гэдэг талаар ярьж байна. За баярлалаа. Отрачва. За лайв отрачва.